Сайн байцгаана сонсогчдоо. Манай шинэ дугаарыг сонсож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Энэ удаагийн дугаартаа бид ерөнхий сэдвийн агуулга маань болохоор нийгмийн одоо энэ таагүй нөлөөллөөс гэр бүл хүүхдээ хэрхэн хамгаалах вэ? Хүүхдийн хүмүүжилдээ хэрхэн анхаарах вэ гэсэн сэдвээр бол ярилцах гэж байгаа. Тэгээд энэ удаагийн зочноор маань Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш нийгмийн ажилтан зол жаргалыгч манай оролцож байна. Тэгээд та манай сонсогчд маань өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн минь төргий. Намайг зол жаргалан гэдэг. Тэгээд нийгмийн ажилтан мэргэжилтэй. 2007 онд шинжлэх ухааны технологийн сургуулийн хүмүүнлэгийн ухааны сургуулийн нийгмийн ажил мэргэжлээр төгссөн. Тэгээд тэрнээс хойш ер нь бол нийгмийн ажлын салбарт бол ажиллаж байна. Тэгээд 11 оноос 13 оны хооронд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужийн Олбани гэдэг хотод бас Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаад нийгмийн ажлын мастрынхаа одоо зэргийг тэнд бас суралцаж эзэмшсэн. За тэгээд ер нь бол өнгөрсөн хугацаанд нийгмийн ажлын салбартаа нийгмийн ажлын боловсрол за бас зарим тохиолдолд хүүхэд залуучуудтай холбоотой тийм юунууд дээр ажиллаж исэн туршлагатай тийм байна. За манай орн чинь ер нь бол нөгөө хүүхдэд тиймж ээлтэй биш орны тоонд явдаг штэ тий. Би саяхан гэхэд л нөгөө нүүбийн судалгаанаас харахад манай орн 100 оноос 49 оноо аваад доороосоо илүү ойрхон жигсэж илээ. Тэгэхээр манайх шиг ийм одоо хүүхдэд ээлтэй бус аюултай ч гэж хэлж болохоор ийм нөхцөлд одоо хүүхдээ хүмүүжүүлэхэд ийм орчинд өсгөхөд эцэг эхчүүд маань юун дээрээ илүү анхаарах хэрэгтэй гэж та боддог вэ? За энэ асуулт нь бас нэг талаас одоо бас нийгмийн ажилтан хүний хувьд нөгөө талаас бас одоо ээж хүний хувьд гэдэг юм хоёр өнцгөөс одоо хариулъя гэж бодож байна л доо. Тэгэхээр эхний ээлжинд заахав юу нийгмийн ажилтан хүний хувьд гэх юм бол одоо бид нэр энэ хүмүүс одоо нийгмийн харилцааны ур чадвар гэдэг юм бас их ярьдаг. Тэгээ нийгмийн харилцааны ур чадвар эзэмшсэн хүн бол ямар ч нийгэмд ер нь өөрийнхөө амьдралыг бол бас зөв авч явж чаддаг гэж үздэг л дээ. Тэгээ энэ нь бол яг одоо бид хэдийн яриад байгаа энэ орчны сөрөг нөлөөллөөс те амьдарч байгаа энэ орчин нийгэмдээ байгаа энэ сөрөг асуудлуудаас өөрийгөө хамгаалах тухайн одоо нөхцөлд бас зөв шийдвэр гаргахад тусалдаг ийм чадварууд байдаг. За манайд бол энийг бас амьдрах ухааны ур чадвар гэдэг нэрээр бас их одоо ашигладаг. Одоо нөгөө шийдвэр гаргах, стрессээ зохицуулах, тий өөртөө итгэлтэй байх ч гэдэг юм. Одоо энэ бүх одоо ур чадваруудыг нийлүүлээд юм амьдрах ухаан, нийгмийн харилцааны ур чадвар гэж нэрлэдэг л дээ. Тэгээ яагаад энэ юм их чухал вэ гэхээр яагаад нийгмийн харилцааны, яагаад амьдрах ухааны гэж нэрлэдэг байгаа юм гэхээр энэ бол ерөөсөө насан туршид хүнд хэрэг болдог юм чадварууд гэж үздэг. Айлч насанд л одоо энэ ур чадварууд бол зайлшгүй одоо хэрэгтэй гэдэг. Тэгээд хүний амьдралд нэг сурцсан байхад гэх юм одоо нэг эзэмшсэн байхад хизээч тэр хүнээс одоо алга болохгүй. Тэгээд амьдралынхын туршид ямар ч одоо орчинд бол хэрэг болдог энэ чадварууд гэж үздэг учраас хүүхэд залуучуудад нийгмийн харилцааны ур чадварыг эзэмшүүлэхэд одоо анхаарлаж боловсролын байгууллагууд жишээ нь ажиллах ёстой гэж бол үздэг л дээ. Тэгэхээр нэгэнд одоо ер нь бол хүүхдийн хамгааллын асуудал хүүхд залуучуудыг одоо сайхан байлгыг гэвэл бодлогын түвшнээс ахуулаад маш олон зүйлийг бид нэр ярина. Гэхдээ энэ дотор одоо өөрсдийнхөө хувь хүний зүгээс хийж чадах зүйл юу гэхээр нийгмийн харилцааны ур чадваруудыг л сайн эзэмших эцэг эхчүүд бол хүүхдэд энэ харилцаанаар нийгмийн харилцааны ур чадвар эзэмшүүлэхэд дэмжиж ажиллах нь бол чухал гэж хэлэх гээд байна л да. За ер нь тэгээд ингэж одоо үздэг учраас би бас одоо хувьдаа хүүхдтэй бас яг энэ чадваруудыг эзэмшүүлэхийнсэн гэж бол хичээдэг. За тэн дотроос бас их чухал нэг чадвар нь юу байж болох вэ гэхээр энэ шийдвэр гаргах ур чадвар гэх юм уу. Тэ өөртөө итгэлтэй адилгээ энэ хоёрыг бас их чухал юм болов уу гэж би боддیں۔ Яа тэгэхээр хүн ер нь ямар ч нөхцөлд бол очиж болно те хүн ер нь ямар ч нөхцөлд хүн тохиолдож болно. Тухайн үед яаж шийдвэр гаргах вэ гэдгээ мэддэг байх юм бол харьцангуй стресс ч юм аюулаас ч юм өөрийгөө хамгаалах одоо боломж гарах болов гэж боддгийн. Тэгэхээр тийм болохоор шийдвэр гаргах ур чадварууд бас хүнд их чухал. За тэгээ өөртөө итгэлтэй байдал гэдгийг бид нэр ингээл
өөрийгөө илэрхийлэх, үгээ хэлэх ч гэдэг юм тиймэрхүү юмар бас харьцуулан ойлгох ш өөрийнхөө талаар сайн төсөөлөлтэй байх, өөрийнхөө талаар эргээр боддог байх ч гэдэг юм тэр бас их чухал. Тэгэхээр хүүхдийнхаа тэр юуг нь бас чадварыг нь эзэмшүүлэх, тэрийг нь дэмжиж хүүхдээ одоо урамшуулж бас өсгөх нь чухал юм болов уу гэж бас боддгийн. Аха. Нийгмийн ур чадварууд гэхээр та бас яг тодорхой хэлж өгч ийм чадваруудыг бол энд хамааруулж үздэг юм аа гэдэг тий. Тэгээ бас тэдгээрээс эхчүүд яг юун дээр нь илүү одоо ажиллахад хэлбэр байдгүй, эцэг эхчүүд яг аль дээр нь илүү анхаарч ажиллах ёстой байдаг бол тий. Тэгээ бас өөрийнхөө туршлагаас ингэж ажиллаж исэн ч гэдэг юм уу тийм туршлагаасаа бас ярьж өгвөл илүү үр дүнтэй байх тий. За нийгмийн харилцааны ур чадвар гэдэгт болвол яг түрүүний хэлснээр стрессийг зохицуулах, за тэгээд өөртөө итгэх, шийдвэр гаргах, за өөр одоо хүмүүстэй харилцах нөгөө communication гэж хэлдэг юм харилцааны ур чадвар гэдэг ингээд 10 хэдэн ер нь бол ур чадвар байдаг. За тэрийг бол бас манай энэ нөгөө боловсролын яамны вебсайтн дээр бас татаж авахаар энэ төр ингээд байж идэг байхгүй юу? Ер нь бол ингээд амьдрах ухааны ур чадвар гэдэг нэрээр тэрийг бас эцэг эхчүүд багш нар бол бас ашиглах боломжтой. За яг одоо тэрийг эзэмшүүлэхэд нь дэмжиж ажиллах гэдэг дээр одоо би бол одоо охин маань бол 4 настай л да жоохон. Тэгэхээр тэрнээс том хүүхд дээр бол яаж хумдаа яахыг бол би бол бас сайн яг мэдэхгүй байна тий. Одоо өөрийн маань туршлага бол бага насны л хүүхэдтэй болохоор тэгээд хүүхдтэйгээ одоо юу гэдэг ажиллах одоо хүүхдтэйгээ хамт байх хугацаанд яаж одоо энэ өөртөө итгэл юм уу шийдвэр гаргах чадварыг дэмждэг вэ гэхээр сонголт хийх боломжийг нь олгохыг бол хичээдэг. Жишээ нь одоо юу гэдэг оройны хоолнд хийх хичээлээ бол одоо ямар хоол идмээр байна гэж бол би байнга асуудаг. Заавал асуудаг. За тэгээд тэрийн асуугаад за хэрвээ одоо ямар нэгэн байдлаар юу гэдэг боломжгүй ч юм уу хийх юм бол одоо ийм байгаа бол ийм боломжууд байна. Тэрнээс алийг сонгох байж гэдэг юм уу тий. Тиймэрхүү ер нь бол ямар ч тохиолдолд өөрөө ингээд сонголт хийх, шийдвэр гаргах тэр боломжийг олгох юм бол бас их өөртөө итгэлтэй бас шийдвэр гаргах чадвар нь эзэмших юм болов уу гэж боддгийн. Тэгэхээр тэр бол нэг миний одоо хийдэг юм. За хоёрдугаарт гэх юм бол бас хүүхэд бол яг ингэж тайлбарлаж хэлэхэд бол бас сайн ойлгох одоо юу гэдэг том хүн шиг бол ойлгохгүй. Одоо энэ ийм учраас буруу гэдэг ингээд юу гэдэг том хүн шиг ингээд том хүнтэй ярьж байгаа юм шиг ингээд ярихаар бас заримдаа тэрийг ойлгодгүй учраас тоглоомн дотор нь тэрийг оруулах ч юм уу те. Тэгж бас ярьж болдог. Одоо жишээ нь манай охин бол орой олгоо ингээд үлгэр уншуулдаг. За тэгээд нөгөө хүн болгоны мэддэг улаан малгайт гэл үлгэрийг ингээд уншин штэ. Тэгэл номон дээр байгаагаар унших боловч за тэнд жишээлх юм бол одоо чон жишээ нь хэнийг илэрхийлж ийн вэ гэл те. Ингээд ярилцах. Тэгэхээр чон гэдэг бол бас танихгүй хүн ч юм уу те. Бас илэрхийлж байгаа хгүй тэр цаад утгаараа бас байж болохоор тэгэхээр ингээд тэр талаар ярилцдаг ч юм уу эсвэл одоо үлгэрээ илүү баяжуулж өөр болгож ярьдаг ч юм уу гих маягаар ер нь бол тоглоомондоо яриандаа гэ яг хийж байгаа юмд нь бас ингээд тэр юунуудаа тусгаж яах юм бол бас хүүхдэд илүү хүрдэм болов гэж бас их боддгийн. Тэгэхээр тиймэрхүү маягаар бас хийж болно. Ер нь бол хүүхдийг бас нөгөө өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь өөрөө ингээд бас давхар суралцахын нэр юм болов гэж бодоод идэв. Тий ингээд яах вэ одоо энэ чи яаж хэлэх вэ гэж ингээд бодож байгаа бол яг л адилхан бас сурчлаа юм л да. Тэгээд үзэж байгаа хүүхэлдээгээ зүгээр л ингээд үзэх биш хоорондоо бас ярилцах те яагаад энэ хүүхдэд ийм байдал үүссэн бэ гэдэг юм уу. Тиймэрхүү маягаар. Тэгээд ер нь бол эцэг эхчүүдэд бол бас өөрсдөө бас манайхан ч гэсэндээ ярьдаг тийм нөгөө хүүхдэд бол үлгэрлэж харуулах нь чухлаа гэж хэлж ярихаас илүү. Тэгэхээр өөртөө яг тэр ярьдаг шигэ бие авч явдаг байх ёстой. Ер нь бол тэгэх юм бол хүүхэд энэ болдгоо юм байна гэдгийг яг ийм байх ёстой юм байна гэдгийг бол ойлгох юм болов гэж бас бодоод идэв. Тэгээд бит хоёр дээр бас нэг ингээд кино үзээд тэн дээр яг ингээд нэг хүүхдүүд нэгээ дээрлэж байгаа ингээл ийм хэсэг гарахаар цаанаасаа ингээ хүүхэд бол яг буруу байна гэдгийг бол бас мэдээд байгаа байхгүй юу?
Тэ одоо эдгээр ингээ буруу юм хийгээд байна гэдэг. Тэгэхээр тэрэн дээр нь яг тиймэрхүү одоо нюансын дээр нь яг сайн ярилцаж өгөх хэрэгтэй. Яагаад энэ буруу аа гэж бодож байгааг нь сонсоод тэгээд өөрөө хэлэх юм хэлдэг ч юм уу тий. Тиймэрхүү маягаар бас ер нь их ойрхон л байх. Тэгэл хүүхдтэй цаг гаргах нь чухал юм уу гэж боддیں۔ Тэгээд би бас нэг ном уншиж байсан хүүхд хүмүүжил гэдэг. Тэгэхэд яг 3 4 настай хүүхдүүдийн эцэг эхчүүд яг өдөрт 20 минутыг л хүүхдтэйгээ хоёулахнаа ингээд ямар нэгэн зүйл хийхэд зарцуулах юм бол хүүхэд яг бүрэн одоо нөгөө нэг анхааралтай надад анхаарал тавьд юм байна гэсэн мэдрэмжийг авч чаддаг гэж уншиж байсан. Тэгэхээр бид нар бол их завгүй ажилладаг тий. Гэхдээ 20 минут бол бас хүн болгонд бол гарчих боломжтой цаг гэж бодод. Тэгэл утас телевиз юу гэдэг тэр бүх юмнаас сав холдоод 20 минутыг хүүхдтэйгээ яг тоглоход ярилцахад хамтдаа ямар нэг зүйл хийхэд бас зарцуулах юм бол энэ бол их чухал байх гэж бодож байна. Одоо хүүхдүүд нэгнээд ярьсгдэг тий. За бүр наад захын жишээ гэдэг юм бол эцэг их ингээл гэртээ хараал хэлдэг байлаа гэхэд хүүхэд нь жоохон 1 2 дугаар ангийн хүүхд тэрнээсээ л хараал хэлцэн явж идэг тий. Тэр өвгнийхээ утга учирыг ч ойлгохгүй ижид хэлцэн л явж идэг. Тэр нь эргээд ингээд бидний манай хүүхдүүдэд бас ингээд сөргөөр нөлөөлдөг тий. Энэ мэт ингээд нийгмийн таагүй нөлөөлөд маш их байгаа. Бид нар чинь ингээд годамжаар халахж явахдаа хүртэл бие физиолог сэтгэл зүйн хувьд ингээд сөрөг нөлөөлөлт автж идэг тий. Тэгэхээр гэр бүлээ за хүүхдээ эдгээр хүчин зүйлсээс яаж хамгаалах вэ? Бас хүүхдийн одоо нэг сэтгэл зүйн дархлаатай байдал гэж байдаг штэ. Тэрийг одоо бий болгохын тулд юун дээр анхаарал зүгээр вэ? Яа, миний бодлоор бол одоо гэр өөрөө их тийм таатай орчин байх нь бол их чухал. Тэр хүн гэртээ ирээл нэг бид нэр гэртээ ирэх ямар гоё юм бэ гэж боддог шүү дээ. Яг тэр шиг хүүхэд ч гэсэндээ бас гэртээ байх нь аюулгүй сайхан байна гэдэг тийм мэдрэмжтэй байх юм бол тэр нь бас одоо ер нь одоо ингэдэг манай мэрэгжилт ингээд за хүчирхийлж гэдэг юм уу иймэрхүү одоо асуудлуудад нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйл байхын хажуугаар хамгаалах хүчин зүйлс гэж байдаг. За хамгаалах хүчин зүйлс гэдэг маань саяны одоо яг таны хэлээд байгаа тэр одоо юунуудаас өөрийгөө яаж хамгаалах юм, өөрийгөө яаж урьдчилан сэргийлэх юм гэсэн үг байна шүү дээ асуудлаас. Тэгэхээр тэр хамгаалах хүчин зүйлс дотор ялангуяа саяны энэ бид хоёрын яриад байгаа энэ дээрлэх хэлцэж гэдэг юм уу те энэ юун дээр хамгаалах хүчин зүйлс нь юу гэдэг гэхээр эцэг эхийн хараа юм л та. За эцэг эхийн эерэг хүмүүжлийн аргууд. За тэгээ гэр бүл доторх одоо энэ уур амьсгал сайн байх. За тэгээд гих мэт одоо яг гэр бүлтэй холбоотой тийм гэр бүлийн одоо хамгаалах хүчин зүйлс гэдэг зүйлийг ярьдаг л та. Тэгэхээр гэр бүлдээ одоо эерэг уур амьсгалтай байх юм болвол хүүхдэд одоо тэр орчин маань одоо стрессээ тайлах тий өөрийгөө за одоо зөвөр бодох за би бас тэнд ингээд гэртээ байвал гэрт маань их тайван байдаг гэдгээ ингээд мэддэг байх юм бол тэр бол бас хүүхдэд аягүй том давуу тал болдог гэж боддгийн. Тэгээд өсвөр насны хүүхдүүд ялангуяа өсвөр насны дээр очиход хүүхдүүдэд нөгөө үтнгийнх нь аягүй чухал болдог шүү дээ. Тий. Найз хүүхдүүд нь илүү чухал болно. Тэгээл гэр бүл найз хүүхдтэйгөө маргасан ч юм уу сургуулийн орчинд ямар нэгэн бэрхшээлтэй зүйл болохоо тэрийг гэртээ ирээд сонсдог хүнтэй, гэртээ ирээд хуваалцдаг хүнтэй ах юм бол бас тэр нь одоо нэг тусламж болох гэдэг шүү дээ. Эсвэргээрээ гэрт нь тэр хүнийг дэмждэг ч юм уу тийм биш гэртээ одоо нээлттэй биш эсвэл нэгэнд анхаарал тавьдаг тийм байх юм бол тэр хүүхэд улам их стресст орохоос гадна бас гэрээсээ дайжих те гэртээ байхгүй бах тийм юм бас түлхдэг. Илүү их цагийг гадуур өнгөрөх ч юм уу тийм. Тэгэхээр гэр бүл гэдэг бол ерөөсөө л хүнийг хамгаалж яадаг тийм хамгийн анхдагч тийм орчин учраас гэр бүлээ аюулгүй, эрүүл, дулаан тийм байлгахад бол ээж аав нар нас нүрэгчд бол маш их анхаарч байх ёстой юм болов гэж боддیں۔ Таны хувьд бас хүүхдүүдтэй ажиллаад олон жил бас энэ мэрэгчлэрээ ажилласан хүний хувьд хүүхдийн одоо энэ бие физиолог тархины хөгжил хүмүүжилд сөргөөр нөлөө үзүүлдэг яг ингээд бодитоор тэ үр дүн ингээд харагддаг зүйлс юу байдаг бол за яг практикт яг хүүхдтэй ажилласан туршлага надад маш бага л та.
Ер нь бол гэхдээ одоо онлын түвшинд гэх юм уу ингээ уншиж судалсан юмны хүрээнд болол хүүхдийн одоо тэр хөгжил цөргөөр нөлөөлдөг орчинд за эрүүл мэндэд цөргөөр нөлөөлдөг зүйл гэх юм бол яалтчгүй нөгөө хорт зуршлууд бол бүгд багтан тий архины хэрэглээ, тамхины хэрэглээ ч гэдэг юм одоо тэр юу бол яалтчгүй нөлөөлнө. За тэрнээс гадна энэ хоол хүнсний одоо зүйл бас их чухал. Эрүүл хоолтой байх. За одоо ингээд манайхан хүүхдээ аягүй хундаа ч юм уу тийм зүйл авч өгдөг. Тэгтэл ер нь бол энэ ундаа чихэрлэг зүйл бол хүнийг айгүйх тийм hyperactive гэж ярьдаг шүү дээ. Ийм хөөрөв байдал төрөгдөг. Тиймээс сэргээчдэг гэх юм уу тарих одоо энэ юг. Тэгэхээр тийм хүүхэд чинь нөгөө тогтод сууж чаддгүй анхаарал нь төвлөрдөг ч юм уу тийм асуудлуудтай байдаг. Тэгэхээр энэ хоол хүнс гэдэг чинь бас яг зүгээр л бид нарт ингээд тий амар ороод байгаа юм биш. Цаанаа тэр чинь ингээд бие махбодын маань тэгээ цааталтаа тарихын маань ингээд тэтгэжээдэг юм учраас эрүүл одоо хоол хүнсээр хооллох бол маш чухал. За тэгээд нөгөө нэг харилцааны хувьд гэх юм бол бас бит хоёрын түрүүнээс хойш яриад байгаа. Ер нь бол хүмүүжлийн эерэг аргатай байх хэрэгтэй. Одоо ээж аав нар ядаж хүүхдийнхаа нүдэн дээр, нүүрэн дээр нэг хүн шиг одоо байх хэрэгтэй. Ер нь бол ээж нь загнахаар аав нь өмөрөөл, аав нь загнахаар ээж нь өмөрөө тах юм бол хүүхдэд бас энэ аюул сүргээр нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр яг хоорондоо ингээд би бол жишээ нь бас ер нь бол тийх гэж хичээдэг. Мэдээж ингээ үргэлж ингээл санаа нийлэхгүй шүү дээ. Одоо аав нь загнадаг ч юм зандрахаар өмөрчмөр ингээл санагдана тий. Тэгтээ тэрийгээ бол ингээд тухайн үед нь аль болох төвчих хэрэгтэй ер нь бол. Тэгээд дараа нь хүүхдээсээ өөр газар тусдаа орчинд за эн чин одоо зүв байлаа, эн чин буруу байлаа гэд хоорондоо манай нөхөр ч гэсэн надад тэгж хэлдэг. Яг тэр үедээ хэлэхгүй ч гэсэн дараа нь за чи арайч бас ширүүн хэлчүүдээ гэд те тэгдэг ч юм ингээд ер нь бол нэгнэнтэйгээ ингээд сайн саналаа солилцох зүг. Гэхдээ тэрийгээ одоо хүүхдийнхаа нүдэн дээр одоо хоёр өөр байр суурьтай байгаа юм шиг бол бас харагдуулахгүй байсан дээр. Яа тэгэхээр тэр нь хүүхдийг өөр альнийх нь нүгэнд орох гэдгийг шийтгэхэд хэцүү байдалд оруулчихж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү ингээд зүйлийг бол анхаарахтай. За тэгээ одоо манай дээр бас байдаг сүүлийн үед ч гэсэндээ ер нь аюух яригдаад байгаа энэ бие махбодын шийтгэл тэр шийтгэлээс бол ер нь бол юу зайлсхийх хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүүхэд нөгөө зодуулах гэдэг юм одоо тэр юунд яхад айхаас өөр нэг ер нь бол сургамж бол баг авахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр юмнаас их айж цочрно гэдэг бол сэтгэл зүйн хувьд маш их тийм цочрол дарамтанд орж байгаа хэрэг. Тэгэхээр тэр бол ер нь бол их аюултай. Тэгэхээр тэр чинь дараагийн удаа тэгж болохгүй мэн гэж ойлгохоосоо илүү тэр өвдөхгүй байхын тулд л өөр юм хийх болж байгаа байхгүй. Тэгэхээр ухамсарлахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр тиймэрхүү бие махбодын шийтгэлийг бас ер нь тэр бол болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр аль болох тийм юугаа болох хэрэгтэй. Манайд бас их тийм түгээмэл байдаг л да. Тэр бол тийм манай Монголын сүлд. За тэр бол их чухлаа. Тэгээд одоо би бас тэр ардын энэ үгийг үний юм болов гэж бас боддоо шүү дээ. Манайх ч одоо 3 5 хүртэл нь ер нь бол ингээд дураар нь байлга тий өөрийн хооронд хойс. За тэрний дараа бол одоо ингээд боол мэт дагуул гэж байна. Тий дагаж одоо өөрийгөө сургах хэрэгтэй гэж. За тэгээд одоо 12 13 наснаас нэгсүүлээд нөхөр мэт шадрал гэж одоо энэ найз хүчиг ойрхон байл гэсэн санаа тэрний цаана ярилц тий. Зөвлөлт. Тэгэхээр хүүхд чи одоо ингээд өөрийн л асуугаад тэгэл бас нэг тийхгүй. Өөрөөс нь бас саналын сонс одоо миний энэ болж гинөө тэгж гинөө. Баг гэлтгүй л ер нь хүүхдтэйгээ тэгэж ярмаар ч юм шиг тий. Би бол охинтойгоо сайн гэж ярихыг хүсдэг. Ингээд одоо хувцас хүртэлтэй ингээ өмссөн байвал ямар харагдчихээн ч гэдэг юм уу. Ээж нь ингэчүүл яаж юм ингээл тэгэл тохируулаад яриад ахаар хүүхэд буцаагаал би ингэж бас ярих юм байна гэдэг ч юм тийм сурчих юм бол тийж боддөө шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү маягаар тэгэл бид хэд ч одоо эргээ ботход хүүхэд насанд ч гэсэндээ ингээл нийгэм цаг үе өөр байлаа маш их ороо бусгаа тий шилжилтийн цаг үе байсан бол ээж автайгаа ярилцах цаг биднэрт бол бас төдийлэн их байгаагүй ч юм уу тийм зүйл. Гэтэл одоо ингээ нийгэм өөрчлөгдөхөөр хүмүүс өөрчлөгдөд хүүхдийн хүмүүжил хөгжил өөрчлөгдөд байгаа. Тэгэхээр бид нэр одоо өөрсдийнхөө өссөн шигээр хүүхдээ бас өсгөж болохгүй болсон. Тэгэхээр хүүхд маань юу хүсэж байна гэдгийг харах, хүүхдүүдэд ямар өөрчлөлт гэнэ гэдгийг харж тэрэнд нь тохирч одоо хүүхдтэйгээ харьцах хэрэгтэй болох гэдэг байгаа болов уу гэж бодод байгаа.
Манаас одоо нийтлэг хандлага гэх юм уу ер нь аль болох хүүхдээ хорж цагддаг ч юм уу үйлдэлийг нь бараг бүгдийг нь хянах гэж оролддог ч юм уу тий нэг тийм нэг захиргаанд ороо байдлахыг илүүд үздэг штэ. Тэгэхээр энэ нь мэдээж хүүхдэд тийм ч ээлтэй одоо хүмүүжлийн арга биш нь мэдээж тодорхой. Тэгэхээр хүүхдтэйгээ яаж одоо эрүүл зөв харилцааг бий болгоул зүгээр гэдэг бол. Чи одоо яа бүр буруу юм хийж байгаа бол мэдээж тэр нь буруу гэдгийг одоо хэлээд болиулах нь бол чухал. Гэхдээ ер нь бол бас тийм айхтар одоо хатуу шийтгэлч гэдэг юм уу те тэр юм бол болохгүй л те. Тэр нь одоо зөвхөн бид нар ч хэлээд байгаа юм биш одоо олон улсад судалгаа шинжилгээгээр хүртэл тэр нь нотлогдчихсан. Тийм зүйл яагаад гэхээр тэр түрүүний бидний хэлээд тэр юу гэдэг хатуу ширүүн хүмүүжлийн арга барил хүчирхийлэл бүхэн орчинд амьдарч байгаа хүмүүс за ийм юм чинь байж болдсон байх гэдэг л зүйлийг ойлгочихж байгаа байхгүй юу. Тэгээ өөртөө цаашаа гарахаараа зөрчлөг хүчирхийллийн аргаар шийддэг болчиход байгаа гэсэн үг. Тийм болохоор тэрийгэ болооч гэд хэлээ да. За тэгээд ер нь одоо зарим нэг тохиолдолд бол хүүхэд өөрөө хийжээж тэрийгэ буруу юм байна гэдгээ ойлгоно штэ тий. Бүх юмыг бид нэр ингээд хилээд ахаар тэр чинь болохгүй. Тэгэхээр зарим нэг одоо юу гэдэг зүйлийг бол өөрөө тэрийг ингээд хийгээд за буруу ээжээ гэдгээ ойлгох бас боломжийг бас өгөхтэй ч юм болов гэж бас боддتي. Яг тэр эрүүл харилцааны хувьд гэх юм бол хүүхэд насанд хүрэгч хоёр ч ингээд яг хоёулаа л яалтчгүй л одоо том нь арай илүү их мэдлэлтэй юм шиг л болчихж байгаа юм л та. Тэгээ би илүү их мэддэг, би илүү одоо туршлагатай ч гэдэг юм уу тэр утгаараа. Гэхдээ нөгөө хүүхэдтэй бас одоо өөрийгөө илэрхийлэх, өөрийнхоороо сонголт хийх тэр боломжийг л байнга олгож явах. Тэр чинь бас өөрийн гэсэн үзэл бодолтой нэг ертөнц байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэх юм бол тэр бол бас яг арай бодтой тий болж чадах байх л гэж. За тийм нөгөө нэг baby center гэл нэг юу байдаг шүү дээ. Английн нэг тийм. Тэднийх дээр бас ингээд хөөрхөн артиклууд бас ингээд яваад идэг. Яг хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Хэцүү одоо юм нөхцөлд яаж яах вэ гэл тиймэрхүү аргуудын тухай ингээд бичсэн юмнууд бас харагдаад идэг л та. Тэгэхээр тиймэрхүү маягаар бас өөрсдийнхөө юг өөр бас ямар тийм туршлага байна те тэр юмнуудыг бас харуул зөөрчж магадгүй те тэн дээр яг түрүүний миний яриадсан өөрөө ингээд хийгээд энэ буруу ээжээ гэдгийг тэгж ойлгох тийм нэг ойлгуулах бас нэг тийм арга бас бэт юм билээ. Ер нь бол тэгтээ тэр нь бол нэг хит аюултай юм дээр бол мэдээж болохгүй л ах л та. Зүгээр ойр зурмагхан юм дээр бол тэг заримдаа бол одоо юу гэдэг ус мусаар тоглолоо гэл ингээл те бид нар ч аюул бити ивсаар тоглолоо дээ бити гурилаар тоглолоо дээ гэл ингээл те тэгэхээр тэгээд бити гэсний оронд бараг тэгээд тоглуулаад дараа нь тэрийг өөрөөр нь цэвэрлүүлээд тий эсвэл одоо тэгээд дараад ч юм уу тэгээд за би даард юм байна гэдгийг мэдрэх ч юм уу тиймэрхүү маягаар л бас тэгж нөгөө naturally тий тэгж тэрнээс сурах бас боломжийг юу н олгох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй ингээ бүх юмнаас бид нэр хамгаалж чадахгүй шүү дээ. Тэр боломжгүй. Тэгэхээр тэрийгэл одоо баланслуулах хэрэгтэй юм шиг байна. Одоо ээж аав нар ч бол бити гэдэг байгаа нь аюулаас ч юм уу нэг юмнаас хамгаалах гээл тэгээд байгаа. Гэхдээ хүүхдэд бол яг үргэлж бити гэх бол мэдээж хэцүү л дээ. Тэгэхээр зарим нэг юмыг бол бүр зүгээр л зөвшөөрөх ч ёстой юм шиг тий одоо юм нь бол тийм хор өөрөөр боломжийг нь олгох нь шүү дээ тий. Би бол одоо тэгэл нэг айхтар одоо юу гэдэг янз бүрийн юм тоглоомнуудаар зэрэгцээл ингээл нураагаал тоглоолын тэгэл айгүйх ингээл нурдаг ш гэр чи ер нь тоглоом бисэн бусын юмар л нурна тэгэл яхав тэгэл дараа нь тэрийгэ хамгийн гол цэвэрлэх хэрэгтэй өөр нь бас ихэнх хэсгийн юм уу гэд цэвэрлүүлэхээр тэгээд за ийм их юм цэвэрлэхгүй тул дараагийн удаад бас арай гайгүй тоглоё гэж бас бодсон шүү дээ. Ер нь л. Тэгэхээр нэг тиймэрхүү үр дагаврын өөрөө ингэж ойлгох тиймэрхүү бас юм хийсэн зүгээр ах л гэж бодож байна.
Та бас түрүүн нөгөө эцэг эхчүүд маань өөрийн гэсэн тийм эерэг хүмүүжлийн аргуудтай байх хэрэгтэй гэд хэлсэн шүү дээ. Тэгэхээр бас эцэг эхчүүдийг та юун дээр илүү анхаараасаа гэж боддог вэ? Өөрийнхөө бас баримталдаг зарчмууд хүмүүжлийн аргуудаасаа бас хуваалцаач гэж хүсмээр байна. Ер нь нэг хүүхэд болгоо өөр гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр яг надад айгу бас ортой юм. Би одоо л ингээд нэг л хүүхэдтэй учраас тийм олон хүүхэд бол ингээд харьцуулж бол мэдгүй. Гэхдээ хамаатан садан ингээд найз нөхдийн хүүхдүүдийг харахад мэдээж хүн болгон өөр. Тэгэхээр ээж аав нарт би юу гэж хэлэх гээд байна гэхээр хүүхэдтэй нь ямар онцлогтой юм бэ гэдгийг л сайн ингээд мэдэх, хүүхдээ сайн таних хэрэгтэй. Тэгээд тэрэнд нь одоо тохирч харьцмаар юм шиг бол надад санагддаг. Одоо зарим хүүхдүүд бол нэг цаанаасаа ингээл өөрөө ингээл лид хийгээл те дуртай дургуугаа хэлээл ингээл явдаг хүнийг тийм одоо интроверт маягийн хүүхэд байна. Экстраверт маягийн те ингээл гэтэл үнэхээр ингээд нэг дотгошоогоо интроверт те ингээд дотгошоогоо чиглэсэн нэг тийм бодол одоо тийм хүүхэд бас байна. Тэгэхээр тэр хүүхдүүдийг хоорондоо нь харьцуулах биш. Тэр хүн чинь тийм онцлогтой юм байна гэдгийг ойлгож тэрэнд нь л яг тохирсон байдлаар хүүхдтэйгээ одоо харьцах хэрэгтэй юм шиг тий. Одоо ээж аав нар л тэрийг ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ тий. Тийм болохоор яг хүүхдээ судлахад, хүүхдээ таньж мэдхэд маш их цаг гаргах хэрэгтэй ер нь. Тэгээд тэрэнд нь тохируулаад би бол яг л тийм зарчмаар л явж байгаа. Одоо ингээд хүүхэд маань ямар хүүхэд вэ гэдгийг ингээд анзаарч хараад одоо тэгэл манай хүүхэд бол ер нь бас нэг жоохон харьцангуй нэг тийм бие даах дуртай тий. Тэгэл өөрөө шийдвэр гаргах сонирхолтой ч юм тийм учраас айл болох л ингээл тэрийг нь л нийцүүлж тэрийг одоо дэмжиж гэх юм уу тэгэж болол харилцахыг хичээдэг. За тэгээ ер нь бол ингээд манай хүүхд бол одоо загнах ч юм уу ингэж хэлэх юм бол бас тэр олныг үйлчилдэг юм манай хүүхдэд бол тий одоо ингээд буруу наадах ч матах ч ингээл хэлвэл буцаагаал айгу бол бас тайлбар тавьдаг ер нь бол. Тэгэхээр тэр тохиолдолд бол нэг амар байнга сургамж хайрлаад байхаасаа илүүтэйгээр тэрийг нь одоо арай өөрөөр л зарим тохиолдолд бол тэр үед нь ярихгүй орхичоод дараа нь за тэр чинь бол тийм байсан шүү. Тийм учраас ээж нь ууралсан шүү. Тэ ээж нь тэгэрэнд нь гомдсон шүү гэд ингээд ярихаар хүлээж авдаг. Тиймэрхүү одоо аргууд байна. Тэгээ ер нь бол одоо түрүүний яг өөрийнхөө хэлснээр суралцаал яваад байгаа байхгүй хүүхдээсээ. Тэгэхээр ээж аав нар бол бас л ингээ хүүхд бол надад байгаа бас нэг багш юм байна гэж бодоол. Тэгээл тэр хүүхдээ л айгүй сайн ингэж анзаарч харж юунд дуртай байна, юунд дургүй байна, юунаас айж гин те. Тэр олооныг ингэж харах хэрэгтэй. Одоо манай хүүхд бол аимшиг кино тийм юмд амар дургүй. Жохон л тийм юм гарахад ингээл айчдаг. Тэгэхээр тэрийг нүүдөө заавал үзүүлэх гээд ах хэрэггүй шүү дээ. Өөрөө үзмээр байсан ч өөрийнхөө тэр юмнаас бас татгалзах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нарт бол үзэх цаг гарна. Заавал тэрийг бол хүүхдтэйгээ хамт үзэх хэрэггүй байхгүй. Тэгэхээр гих маягаар ер нь одоо хүүхдийг сайн хүн болгоё, хүүхдээ одоо сайхан өсгөе гэж байгаа бол бас хүүхдээ таньж мэдээд хүүхдийнхаа төлөө шийдвэр гаргах, өөрийнхөө бас юм хоош нь тавихаас өөр аргагүй л бас бүртгэл ах л гэж бодоод байгаа. Тэгээд одоо бүхэл эцэг эхчүүдэд байдаг байлгүй би ч гэсэн одоо ингээд гэртээ бол бараг нөгөө юу үзэхэ болцсон тий өөрийнхөө юмыг үзэхэ болцсон шүү дээ. Одоо хүүхдийнхаа л үздэг юмнуудыг үздэг тий. Дараа нь харин өөрийнхөө дуртай юмыг арай өөр юмар өөр үеэр ч юм уу ингэж үзэх тиймэрхүү маягаар л явж байгаа. Тэгэхээр тэр бол буруу бол биш байхгүй бид нэр хүүхдтэй л зориулждаг. За гэхдээ бас яг юм ээлжтэйдэг. Одоо ээжийнх нь үзэх цаг гэдэг тэр баундрыг хил хязгаараар мэдээж байлгүй л яг. Тэр нэг л сайн харах хэрэгтэй юм уу? Тийм. Хүүхдээ таньж гэж цаг гаргаасай л гэж хүсэж байна. Нийгмийн нөгөө сөрөг нөлөөллөөс хамгаалах аргууд гэд байдаг гэ та түрүүний дурдсан штэ. Тэгчээд хоёулаа ерөнхийдөө гэр бүлтэй хүүхдэд цаг гаргуул их зүгээр гэд яриа явсан. Та тэр аргуудаас бас хэрвээ боломжтой бол тодорхой ярьж өгөөч. Хамгаалах хүчин зүйлс гэд ярьжсэн үү? Тий. За яг арга гэх
гэх юм уу, хандлага гэх юм уу тий тэд нэр ч одоо тэгээд яг энэ нөгөө нэг ээж аавууд эцэг эхчүүд ч юм уу зориулсан байж магадгүй гэл гэр бүлээл яриад байгаа. Гэхдээ ер нь тэрнээс гадна гэх юм бол одоо сургуулийн багш нар тий бас анхаарах зүйлүүд бас байна. Тэр сургуулийн орчинд бас хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг тухай асуудал. Сургууль болохоор яагаад их чухал юм гэхээр хүүхэд болгон ер нь гэртээ бас бидний энэ яриад байгаа шиг тийм эерэг ч юм уу тийм бас биш байгаа штэ. Гэхдээ хүүхэд болгон цэцэрлэгт юм уу сургуульд явдаг. Тэгэхээр сургууль болвол эцэг эхчүүдэд болон хүүхдүүдэд тэр түрүүний бидний анх хэлсэн нийгмийн харилцааны ур чадварыг эзэмшүүлэх хамгийн боломжтой орчин гэж үздэг. Тийм учраас сургууль дээр багш нар за сургуулийн одоо тэр бодлогыг тодорхойлоод хэрэгжүүлээд яваад тэр сургуулийн менежер, захирал гэдэг одоо хичээл эрхлэгчнэр, цэцэрлэг эрхлэгч юучдын тий арга зүйч гэх тэр хүмүүс маань өөрсдөө бас тэр одоо нийгмийн харилцааны ур чадваруудыг хүүхдүүдэд эзэмшүүлэх, хүүхдэд одоо тэр нэгнийхээ ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрдөг, ойлгодог болоход нь туслах тэр зүйлсийг бас сургууль дээр аягүй сайн хийх хэрэгтэй гэж бас үздэг. За энэ бол бас их чухал. За тэгээд бүр юм одоо юу гэдэг нийгмийн түвшинд ингээд ярих юм бол мэдээж янз бүрийн тэр хууль эрх зүйн орчин юм уу эсвэл одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар нийт одоо эцэг эхчүүд нийт багш сургууль хүмүүжүүлэгч одоо хүмүүс бас энэ төрлийн ойлголт мэдлэгийг өгдөг тийм ажил бас айгүй чухал байгаа даа. Одоо манайд бол ингээд хууль байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ тэр одоо тэр хуулийг хэрэгжүүлэх түвшний хүмүүс арга зүй байна уу гэдээ асуувал харин байхгүй ч магадгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр арга зүйг эзэмшихт нь ойлголтоо нэмэгдүүлэхт нь нэгнээсээ суралцахт нь туслах тийм одоо тогтолцоонууд бол ажиллаж байж ер нь бол юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо энэ ямар ч асуудал байсан гэсэн бид нэг ингээл нэг юм анхдагч, хоёрдагч, гуравдагч түвшний л юм нэг орчин сэргийлэлт гэж тийм одоо тийм юм ярьж байгаа. Нэгдүгээрх нь юу юм гэхээр анхдагч гэдэг дотор юу яриад байгаа гэхээр хүн болгон л тэр асуудлын талаар мэддэг байх хэрэгтэй. Тэр асуудал нь яагаад асуудал болоод байгаа, ямар хор үнэлт юм. Тэр нь ямар ч асуудал ээж болно, найрагч ээж болно, тамхич ээж болно, гэр бүлийн хүчирхийлж ээж болно, хүүхдийн хүмүүжлийн асуудал ээж болно. Яагаад энэ чухал юм гэдгийг айгүй олон нийтээрээ мэддэг. Тэр талаарх зөв ойлголт мэдлэгтэй болох хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол хүн болгон тэр ойлголт мэдлэгийг эзэмшиж авч чадахгүй. Хичнээн тэгэж мэдээлэл өгөөдсөн ч гэсэндээ зарим нэг бүлэг хүмүүс бол тэрийг одоо олж авч чаддгүй гэж үздэг. Тэгэхээр тэр тохиолдолд тэр эрсдэлтэй бүлгийн хүмүүстэй ажилдаг нь болохоор хоёр дахь түвшний одоо ажил болчихж байгаа байхгүй. Тэгээд хахад асуудал төртсөн хүмүүстэй болвол гурав дахь түвшинд буюу яг одоо үйлчлэгээ үзүүлдэг тэр түвшний ажлуудыг бол хийдэг. Ингээд ийм гурван түвшинтэйгээр одоо альва нэг асуудлаас урьдчилан сэргийлдэг гэж бол үздэг л дээ. Тэгэхээр яг иймэрхүү одоо түвшинтэй гэр бүл бол үргэлж анхдагч болон тэр хоёр дахь түвшин дээр явж байдаг. Нэгдүгээрт ээж аав эцэг эхчүүд бол бүгдээрээ тэр талаар ойлголтоо мэдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт үнэхээр тийм эрсдэлтэй төгсөлд байгаа тохиолдолд бол ээж аавын бас одоо ээж ааваар нь дамжуулаад гэр бүлээр нь дамжуулаад бас нөхөн сэргийг одоо юу гэдэг үйлчлэгээ үзүүлэх боломжтой гэж үздэг байгаа байхгүй. Тийм юмнууд бол байгаа. За би танаас хүүхэд хүмүүжлээс гадна бас нэг хувийн ээжүүдэд маань сонирхтой байж магадгүй гэдэг нэг асуулт асуумаар байна л да. Одоо ээжүүд маань ерөнхийдөө хүүхэд гаргаад ээж болчлаа гэхээр өөрийгөө хайчдаг штеп. Тэгэхээр таны ээж хэрнээсээ Fulbright-ийн тэтгэлэг аваад гадаадад мастер хамгаалаад ирсэн туршлагатай байгаа. Тэгэхээр өөртөө бас цаг гаргах бас Fulbright-д тэмцсэн туршлагаасаа ч юм уу манай ээжүүдээс магадгүй тэр талаасаа та бас хуваалцаач. За Fulbright-ийн тэтгэлгийг авахд бол яг би ээж бол болоог байсан. Гэхдээ би бол гэр бүлтэй байсан. Тэгээд ер нь бол тэтгэлийн тухайд гэвэл Fulbright-ийн тэтгэл тухайн үед бол бас их анхны л одоо Монголын засгийн газартаа нийлээд ингээд явсан анхны олон хүн явсан тэтгэлэг гэх юм уу тэр ээлж нь яг тэр 11 онд болж таарсан. Тэгээд ер нь бол хэл сурах хэрэгтэй гэж бид нэр бүгдээр ярьдаг. Үнэхээр бол англи хэл ялангуяа дэлхийн хэлийг болж байгаа тохиолдолд тэрийг бас хүмүүс их тэрэнд өөрийгөө зориулсаа л гэж би бол боддог. Ер нь заавал тэтгэлэг авах гэдэг биш те. Ер нь бол хэлтэл байх хэрэгтэй одоо энэ орчин цагт. Тэгэхээр ер нь хэл сурахад бол бас их цаг гаргаад өөрийгөө дайчлаад одоо ер нь янз бүрийн боломжууд байдаг болсон байна дөө одоо хэдэн жилийн өмнөх таарчлахад хэлний тал дээр гэвэл одоо энэ BBC-ийн радиог бол би бас их сонсох дуртай. Тэгээд тэн дээр бол ер нь ингээл маш олон янзын
цагаар ингээд мэдээ явахаас гадна соёлын, урлагийн, эдийн засгийн, бизнесийн ингээд маш олон хөтөлбөрүүд явдаг сонирхолтой. Тэгэхээр тэрийг ингээд сонсоод байх юм бол бид нар мэдлэгч олж аавн сонсох чадвараа ч давхар сайжруулцдаг. Тэгэхээр иймэрхүү маягаар бас ер нь бол яах вэ? За тэгээд энэ Fulbright-ийн тэтгэлэг одоо тэнцэн ч гэдэг юм те. Тэр маань бол маш их азтай тохиол байсан л та. Тэгээд тэрний тухайд гэвэл би бас хүний ингээд нөгөө алсын хараа их тодорхой байх юм бол бас тэтгэлэг өгж байгаа газрууд маань бас сонгох юм болов гэж би бол ботсон. Ягаад тэгэхээр яг тэр үед бол би үнэхээр яг бүр ингээд миний явах гээд байгаа тэр зорилго маань маш тодорхой байсан ер нь. Тэгээд тэрийг эсэн дээрээ ингээд нөгөө бичин шүү дээ чинь тий бас ингээд 2 3 хэсэг бичээд тэр олгон дээр ингээд яагаад би тийшээ явах хэрэгтэй байгаа юм бэ гэдэг нь тодорхой. Тэгээд тэр нь яагаад одоо энэ манай улсад хэрэгтэй юм бэ гэдэг юм. Тэр нь би бол яг илүү ахмад насны энэ юутай холбоотой ахмад насны чигээс өдрийн үйлчлэгийн талаар одоо судлыг гэсэн айгүй бүр тийм хүсэлтэй байсан байхгүй. Тэгэл яг тэрийгээл би айгүйх бичсэн. Тэгээ тэр маань бас их юу аасан бах гэж бодд юм а. Тэгэхээр энэ нөгөө motivation letter гэл ингээл те нөгөө эссе бичдэг. Тэр юмн дээр тэрийг айгүй сайн гаргаж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Хэлнээс гадна бас харж байгаа юм. Ягаад тэр хүнийг бид нэр явуулах хэрэгтэй вэ? Тэр хүн эргээд их орондоо ирэхдээ ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдгийг харах гээд байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр тэрийг нь бас сайн тэтгэлэг горилж байгаа хүмүүс бол бас тэрэндээ бас их анхаарах хэрэгтэй юм шиг байна. Ер нь миний ер нь явах гээд байгаа зорилго чиглэл юу юм бэ гэдгээ сайн тодорхойлох хэрэгтэй ч юм уу. Тэгээд ээж босны дараа бол үнэхээр яг өөрөө чинь хэлж байгаагаар хүмүүс бол хүүхдтэй бол мэдээж ихний 1 жил ч юм уу цаг зарцуулах хэрэг зөндөө гардаг тий. Би тэгтээ бас хүүхдээ 7 сартай хахад нь ажилд орсон л доо. Ер нь их баг багт нь ажилд орсон. Тэгээд эргээ ботход бас ингээд их хитрхи багт нь ажилд орсон юм шиг бол бас санагддаг. Гэхдээ яг тэгээд ер нь бол хүн бол ажил хийдэгч бай, ажил хийгээгүйч бай тий. Одоо аль нь ч гэсэн өөрийгөө ер нь бол хизээч хайж болохгүй. За хайж болохгүй гэдэг маань зөвхөн одоо юу гэдэг гадаад гоо үзэмж тэрэндээ анхаарах гэхээсээ илүү бас энэ ментали тий өөрийнхөө тэр сэтгэл зүйн сайхан байдал гэдэг юм үргэлж одоо бодох хэрэгтэй. Тэр нь маань болохоор найз нөхдөдтэйгээ уулзна гэдэг бол тэрний бас нэг л хэсэг нь шүү дээ. Тэрнээс гадна өөртөө зориулаад нэг сайхан ном уншиж явах тий өөрийгөө одоо тунгаан бодох нэг хэсэг хугацаа өдөрт гаргацдаг байх. За тэгэл одоо нэг салхинд гарангаа энэ тэр гоё байгальтайгаа хүн бас ойрхон байх юм бол санаа сэтгэл их өөдрөг гэдэг гэж хэлдэг шүү дээ. Тийм болохоор энэ байгальд ойрхон байх, аялалд явах тий. За тэгэл агаар салхинд гарах гэх тиймэрхүү юмнуудыг бас сайн хийдэг байх хэрэгтэй болов гэж боддгийн. Тэгээд болж өгвөл ер нь хүн чинь нийгмийн амьтан учраас нийгмийн харилцаандаа л ер нь бол байж ах нь хэрэгтэй. Тэгэхээр нэг юм зөвхөн ингээл гэртээ яалтчгүй мэдээж ээжүүд маань завгүй байдаг хүүхдээ ингээл бор хоолнд орсны дараа яг хоолноос хоолны хооронд тий ингээл явсаар нэг мэтгэд орой олцсон. Гэл ингээл тий одоо юу уурлах вэ? Тэр хооронд буцын дугаал ингээл ингэжэтэл унтсныхаа дараа ингээ гижэтэл орой олцсон. Ингээл өдрөө өнөг өнгөрч. Тэгтээ сайхан юм нь юу гэхээр хүүхэд чинь том болдог. 2 хүрлээ, 1 өнгөрлөө гэхэд ингээл харьцангуй юм ингээ гайгүй болоод эхэлж байгаа шүү. Тэгэхээр тэр үеэр нь бас зөвхөн ганцаараа биш хүүхдтэйгээ хамтдаа хийх юмнуудаар бас тэрийг орлуулж ер нь бол болно. Тэ? Тиймэрхүү юмнууд бас их чухал юм шиг боллоо их санагдیں۔ Тэгээ ер нь бол эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн болгонд өөрийн гэсэн нэг тийм хүсэл мөрөөдөл байгаа ш. Тэрийгээ л ер нь хизээч мартахгүй л ах хэвээр. Би чинь яах гэж энэ ертөнцид амьдарч байгаа вэ? Юуны төлөө миний хүсэл мөрөөдөл юу лээ гэдгээ үргэлж санаж тэрэндээ контрибьют хийж л одоо тэг хөрөнгө оруулалт цаг хугацааны хөрөнгө мөнгөний одоо хөрөнгө оруулалт хийж амьдрахгүй болвол амьдрал гэдэг чинь богинохоо нэг мэдгэд л өнгөрцөн биш шүү дээ. Ер нь бол цаг хугацаа. Тэгэхээр тэрийг ер нь бол сурах, боловсрох, хөгжих тэр боломжуудыг ер нь хойш нь тавихгүй л ах хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. За миний хувьд ерөнхийдөө асуулт маань болчлаа. Тэгээд урилгыг маань хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. За бас та бүхэнд баярлалаа. Тэгээд мэдих чадах зүйлсээс хуваалцлаа. Тэгээд авах зүйлээ авна үзээ гэх юм. За баярлалаа тань. За баярлалаа.